Сайн байцгаана уу? Энэхүү танхим төрөлцсөн ирсэн эрхэм хүндэт сургуулийн өмнөх боловсролын багш, ерөнхий улсын сургуулийн багш, мөн Доромт их сургууль, Доромт политехник коллеж, мэргэжлийн сургууль төлөвлөлийн төвийн эрхэм хүндэт багш нар, удирдлагууд та бүхэндээ болон Улаанбаатар хотоос Монгол Улсын боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны дээд боловсролын бодлогын газрын дарга амар жаргал, мөн СΟБ-ийн бодлогын газрын мэргэжилтэн отхон сүрэн, мөн оюун эрдэнэ доктор судлаач Золзой нартай болон аймаг орон нутгийн удирдлагууд та бүхнээр уламжлуулан нийт Доромт аймгийнхаа багш нартай багш нарын баярын хурлын мэндийг дэвшүүлье. Доромт аймгийн засаг дарга бол Доромт аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар ажилладаг. Ийм учраас өнөөдөр энэ хүү баярын хурлыг хүүхдийн төлөө зөвлөлийн нэрийн өмнөөс хүндэтгэн нээж өгөхийг өрсөнд төлийг талгарч байгаагаа хур зохион байгуулагчдад илэрхийлж байна. Боловсрол бол аливаа улс орны тэргүүлэх бодлого чиглэл стратегийн салбар байдаг. Боловсролтой улс орон хөгждөг, боловсролтой улс орон ирээдүйд аймаг орон нутгаа улс орноо авч явдаг гэдэг нь дамжиггүй. Тийм учраас орон нутгийн хөгжлийн бодлого маань хүнээ хөгжүүлэх, тэр дундаа хүүхэд багчуудаа өсвөр үеэ зөв хүмүүжлэлтэй, зөв боловсролтой болгож төлөвшүүлэх нь бидэнд тулгамдж байгаа хамгаас чухал асуудал. Ийм ч учраас зөвхөн бид засгийн газар яамны бодлогыг харахаас гадна өөрсдийн зүгээс, орон нутгийн зүгээс сургууль нэгж эцэг эхчүүд, нийт иргэд аж ахуй нэгж байгууллагууд гээд орон нутгийн бүхэл оролцоотой байгууллагуудын итвэх шармалтаар хүүхдийн төлөө хамтарч ажиллах гол зорилттой дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ ажлын маань үр дүн тодорхой гарч нүдэнд харагдаж, гарт баригдаж байгааг доромчууд бүгдээрээ бэлхэн харж байгаа. Энэ бол гэхдээ зөвхөн өнөөдрийн амжилт биш. Олон жил энэ салбарт ажилласан манай мэдлэг туршлагатай, сэтгэлтэй, зүтгэлтэй багш нарын маань ач уян гэж бодож байгаа. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгээс эхлээд багангийн багш нар, мөн мэргэжлийн нийт багш нарын маань хичээл зүтгэлийн үр дүн сүүлийн 4 жилд гарч 2014 онд 2 дугаар байр, 15 онд 1, 16 онд 2, 17 оны хичээлийн жилд эслийн ерөнхий шалгалтын дүн гэдэг 12 жил сурсан эрдэмээ шалгуулах энэ уралдаан шалгуулалтанд Доромт аймагт тогтмол тэргүүн байр эзэлж байгаа нь цаашид 10 жил, 20 жилийн дараа Доромт аймаг маань Монгол улсын хэмжээнд илүү хөгжилтэй, илүү сайн сайхан болно гэдэг ирээдүй бидэнд байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас бид бүхэн нийт багш нартай хүн талархал илэрхийлж байна. Хүүхдийн төлөө зөвлөлийн нэрийн бид зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтанд тулгуурлаж зөвхөн төсвийн хөрөнгийг харж боловсролын салбараа дэмжих нь учир дутагдaltaй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас олон улсын төсөл хөтөлбөр, иргэд, эцэг эхчүүдийн санаачлаг гэх олон зүйлүүдэд тулгуурлаж энэ салбараа дэмжихийг хичээж байгаа. Өмнө өөр зүйл зарцуулагддаг байсан орон нутгийн хөгжлийн сан, аймгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зөвхөн боловсрол, хүүхэд, эрүүл мэнд, спорт, соёл урлаг гэсэн 3 чиглэлд зарцуулдаг болсноороо бид бүхэн онцлог байгаа гэдгийг олон газраас хүрэлцэн ирсэн аймаг, хот, мөн яамдын зүгээс, засгийн газрын зүгээс биднийг дэмжиж явж байгаа. Ийм ч учраас бид бүхэн энэ зүйлдээ урамшиж, аль болох орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтуудыг энэ боловсролын салбараа тэр дундаа хүүхдүүдэд дэмжихэд цаашид зарцуулсан байх болно гэдгийг бас та бүхэндээ илэрхийлж илий. Цаашиж дараагийн үе үеийн удирдлагууд энэ нэгэн тогтсон энэ зөв тогтлыг цааш нь үргэлжлүүлж яваасаа гэж миний хувьд өөрийн чин сэтгэлдээ бас хүсэж байгаа энэ ташрамт хэлье. Хүүхдийн зөвхөн эрдэм боловсролтой болохоос гадна хүүхдийг зөв хандлагатай, зөв хүмүүжид төлөвшөлттэй болгох нь бидэнд усаагаа барьт хэрэгтэй байгаа. Та бүхэн олонтоо сонссон, олонтоо үзсэн өндөр хөгжилтэй орнууд хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамттан, ах эгчтэй нь хамттан, гэр бүлийн орчинд нь хамттан хүмүүжүүлдэг, зөв хүн болгохын төлөө чин сэтгэлдээсээ зүтгэдэг. Энэ л нийтлэг хандлага, энэ нийтлэг жишгийг бид орон нутгатаа хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана. Ийм ч учраас аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн нэрийн өмнөөс хүн болох байгаасаа гэдэг
нэртэй хөтлөрийг бид боловсруулах ажлыг эхлээд явж байна. Энэ хөтлөр та бүхэн ч гэсэн эрхэм үндэд багш нарын хувьд олон жил хүүхдтэй ажилласан дуршлагтай хүмүүсийн хувьд та бүхнийг санал бодлоо сайтар илэрхийлнэ гэдэгт найдаж байна. Мөн бид бүхэн хүүхдэд ээлтэй засаглал 2020 хөтлөрийг гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас санаачлан аймгийн иргэдийн урлаар батлуулан 2 дахь удаагийн хөтлөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хүүхдээс сонсох өдөр мөн зорилттой жилгээд олон ажлуудыг санаачлан зохион байгуулсан байдаг. Энд хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтээс боловсрол соёл урлагийн газрын нягт хамтын ажиллагаа бусад салбаруудын хамтын ажиллагааг бид цаашид улам өргөжүүлэх шаардлагатай. Ийм ч учраас аймгийн хувьд нэгдсэн бодлогын дагуу гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын дараагаар ажиллаж байсан багш мэрэгжилтэй удирдлагыг боловсрол соёл урлагийн газрын удирдлагаар боловсрол соёл урлагийн газрын дараагаар ажиллаж байсан олон жил багшийн ажил хийсэн удирдлагыг аймгийн нийгмийн бодлогын хариуцсан нийгмийн бодлогын хэлтсийн дараагаар сэлгэн томилж ажиллаж байгаа. Энэ бол бүхий салбарт боловсролын хүүхдийн асуудлыг жоховчилж бүхий салбарт олсон амжилтыг цаашид түгээн дэлгэрүүлж уялдуулан зангидаж явах хүрээнд хийгдсэн болсон хүчний бодлогын асуудлаа гэдгийг би бас та бүхэнд хэлье. Энэ жишгээрч цаашид манай сургууль, цэцэрлэг, бусад багш нар, бусад арга зүйч, менежер гээд энэ олон хүнтэй ажилдаг, хүүхдтэй ажилдаг, болсон хүчний бодлого хариуцж байгаа энэ хүмүүс маань цаашид сэлгэн томилогдож ажиллавал аймаг орныхоо хэмжээнд, нийт хүүхдүүдийн хэмжээнд үр өгөөж өгж, туршлага түгээн дэлгэрүүлэх сайн үүс болно хаа гэж бодож явдгаа бас хэлье. Мөн хүүхдийн хөгжилд эцэг эхчүүд мөн багш нар хүүхэд өөрөө өгсөн ийм тулгын 3 чулууг бид зорилт болгон дэвшүүлж 2015-аас 16-нд ажилласан бол 16-аас 17 онд хүүхдийн хөгжил хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлж жил болгон заргалсан. Эх онд бид бүхэн мөн зорилттой жилийг 9 сарын 1-ээс эхтэн хэрэгжүүлэх болно. Хүүхдүүдийн хөгжлийн төв, нарны хүүхэд сургалт солилцооны хөтлөөр сургууль цэцэрлэгийн бүс төсөв зэрэг хүүхдтэй хандсан олон улсын хөгжлийн чиг хандлагыг дагсан олон улсын чиг хандлагад нийцсэн бодлого үйл ажиллагааг бид нэр хөтлөөр төсөл хэлбэрээр санаачлан нэгэн зорилго чиглүүлэн ажиллахыг мөн эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа. Дараагийнх нь хүүхэд багчуудад үндэсний өв соёлоо дээдлэх, экологийн боловсрол олгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч ажиллахаар бид бүхэн хүүхд зорилгоо чиглүүлэх ёстой. Энэ хүрээнд саяхан та бүхэнд мэдлэгээр дэвшүүлсэн хэрлэнгийн барья төсөл мөн үндэсний өв соёлоо дээдлэх, үндэсний 93 наадам болох бүх морь сур гэдэг энэ спортын чиглэлүүдэд дэмжихээр үл бүдүр их өвийн соёл гэдэг энэ төслийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Мөн багийн спортыг дэмжих, зуны хөл бөмбөгийн сургалтыг дэмжих зэрэг спортын чиглэлээр олон хөтлөрүүдийг бас хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид энэ хөтлөрүүдэд илүү дэлгэрүүлж ажиллах болно. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг зуны амралтын цагийн үр дүнтэй зөв өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь бүхий л талаар сургууль, мөн аймаг орнуудын удирдлагуудын зүгээс дэмжиж ажиллах нь илүү үр дүнтэй гэдгийг бид олон жишээнээр харсан. Мөн сүүлийн жилүүдэд дэлхийн дулаалтай тэмцэх чиглэлээр байгаль орчны асуудал хамгийн уртцаар тавигдж байгаа. Энэ хүрээндээ бид бүхэн тэр олон жил тэр нутаг усандаа амьдарч байгаа, цаашид олон жил амьдрах ирээдүй үр удмыг бодож нэг голын хүүхдүүд нэртэй төслийг хэрэгжүүлэхээр эхлэлийн бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ хүрээндээ зөвхөн байгаль орчны асуудлаас гадна өөрийн үнд зүйл, өв соёл, өөрийн бахархах зүйлээр нэгдэж нэг голын хүүхдүүд буюу хэрлэн халах гол уулц, онон галын гол гэсэн энэ голын 5 ай савын хүүхдүүдэд чиглэсэн төр дүрийн олимпиад, төр дүрийн спортын тэмцээн, мөн одоо төр дүрийн хүмүүжил соёлын ажлуудыг бид бүхэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндсэндээ энэ чиглэлээр өөрсдийн цаашид бахархах зүйл, өв соёлоороо үнд зүйлээрээ нэгдхийг хамгийн гол чиглэл болгож энэ хөтлөлт төсөвт хэрэгжүүлнэ гэдгийг та бүхэнд хэлье. Дараагийн зүйл бол орчин үеийн технологийн дэвшлиг боловсролын салбарт
бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл багш нар маань цалин хөлс бага, цаг зав багатай энэ үед нь тэдэнд аг гэртээ анхаарал хандуулах, тэднийг чөлөө цагаар зөв болсон өнгөрүүлэхэд нь бид бүхэн орон нутгийн зүгээс өөрийн чадах зүйлээр туслахыг хичээл эрмэлзэж байгаа. Энэ хүрээндээ линкопоны танхим, тестийн засах машин, мөн боловсролын нэгдсэн мэдээллийн цахим, хуудас, мөн манай боловсрол сонирхолтой ухааны яамны зүгээс нийт сумын ерөнхий боловсролын сургуулиудыг ухаалаг самбартай одоо нийт сургууль цэцэрлэг эрүүл мэндийн төвийг өндөр хурдны интернетийн шилэн кабель толгойд ажлыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл монголчуудын ярьдгаар цоохор даах, жирийхээрээ жирийж, цодон уу, мэрийхээрээ мэрий гэдэгчлэн бид бүхэн зөвхөн яамны хариуц асуудал гэж орхихгүйгээр аймаг, сум, орон нутаг бүгд хамтдаа хүүхдийн хөгжлийн төлөө, багшийн хөгжлийн төлөө дэмжиж ажиллах ийм шаардлагыг мөн одоо бид сайн бодож цаашид төлөвлөж ажиллахыг эрхэм зорилгоо болгоно. Дараагийн зүйл боловсрол соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт төсвийн төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр бид бүхэн шалтгаалтай үйл ажиллагааг зохион байгуулалт ажиллаж байгаа. Энэ жилийн үед хамгийн анхны сайн туршлага бол нийт аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн төсвийн төслийг аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд сургууль цэцэрлэгийн удирдлагууд, сургууль цэцэрлэгийн мэгтлэн бодогч нараар хэлэлцүүлэн боловсрол соёл шинжилгээ ухааны яам, сангийн яамд орон нутгаас баг аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон ажиллаж төсвөө хамгаалах, төсвөө үндэслэлтэй тайлбарлах, төсвөө нэмэгдүүлэх, төсвөө үр дүнтэй зарцуулах чиглэлээр хийсэн ажлуудад тайлагнах гэсэн энэ өдөртөмжийн хүрээнд ажиллаад тодорхой үр дүн гарсан гэдгийг би бас энд онцгон тэмдэглэе. Цаашид энэхүү салбарын буюу боловсролын салбарын, соёл урлагийн салбарын төсвийн төслийг нийт багш нар цаашид нийт эцэг эхчүүдээр хэлэлцүүлж энэ төсвийн ил тод байдал, төсвийн үр дүнтэй төлөвлөлт, төсвийн үр дүнтэй зарцуулалтыг олон нийтэд тайлагнаж хэвшиг чиглэлээр олон үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах болно. Өөрөөр хэлбэл аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өөр доногдсон үүрэг хариуцлага бүрэн ухамсарлаж нийт багш нартаа очих мөнгөнд итгэмж, багш нарт очих урамшуулал, багш нарт очих цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлж чадах бүхий зүйлдээ анхаарал хандуулж ажиллана. Аймгийн засаг даргын хувьд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд 2016 оны сонгуулиар ард түмний өгсөн итгэлийг, ард түмний өгсөн мандатыг, ард түмний өгсөн бүрэн эрхийг нийтлэг эрх ашиг, нийтлэг аймаг орныхоо хөгжлийн төлөө, аймаг орныхоо нийт иргэдийн төлөө зөв хэрэгжүүлж, зөв эрхээ эдэлж, зөв үүргээ ухамсарлаж ажиллахын төлөө нийт төсвийн ерөнхийлөн захирагч нар, нийт төсвийн шууд захирагч нар болох сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хамтарч тэдэндээ урам өгж, тэднийг дэмжиж, мөн тэдэнд энэ хэмжээгээр хариуцлагыг адилхан тооцож, нийт аймгийн хэмжээнд энийг жишг болгож ажиллана гэдэг бас энэ ташин хэлье. Энэхүү өнөөдрийн багуулаар хэлцэх нэгэн хөтлүүрийн төсөл бол бид бүхэн одоогийн байдлаар Эрдэм гэсэн нэрийг урьдчилан байдлаар өгсөн байгаа. Багшны хөгжлийг дэмжих чиглэлээр багшийн хөгжлийг дэмжих тухай хууль улсын хурлд өргөн баригдаж хэлцэж байгаатай холбоотойгоор аймгийн зүгээс Эрдэм нэртэй багш нарыг дэмжих энэ хөтлүүрийг бид бүхэн санаачлан аймгийн иргэдийн хурлаар буюу энэ 12 сар уралдах хурлаар өргөн мэдүүлж баттуулахаар бэлтгэл ханган ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Тийм учраас эрхэм хүндэт багш нар та бүхэн маань энэхүү хөтлүүрт тусгах саналуудаа оновчтой зөв томьёолж өгөхийг та бүхнээс хичээнгүүлэн хүсэж байна. Мөн бид бүхэн багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр материалын талд нь багш хөгжлийн төвийг нийт сургуулиудад байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Дорнот аймгийн хэмжээнд нийт сургуулийн 60%-ийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд багш хөгжлийн төвтэй болгоод байна. Цаашид үлдсэн 40%-ийг ирэх 2018-19 оны төсвийн төсөлд тусган нийт Дорнот аймгийнхаа сургуулиудыг багш хөгжлийн төвтэй болгохоор зорилт тавьж ажиллаж байгаа. Мэдээж сургуулийн өмнө боловсрол цэцэрлэгүүдэд жигсэн багш хөгжлийн төвийг
байгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Мөн сургууль бүрт хүүхэд хөгжлийн төвийг байгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл бид бүхэн зөвхөн яамны засгийн газрын хариуц асуудал гэхгүйгээр орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлж чадах бүхий зүйлийг төсвийн нөөц боломжондоо тулгуурлан хүүхдийнхээ ирээдүйн төлөө багш нарынхаа аятай тухтай ажиллаа хийх, аятай тухтай орчинд байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ бас энд та бүхэндээ хэлхэн зүйтэй. Ингээд үгийнхээ эхэнд хэлсэн эслийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа тэргүүлсэн энэ амжилт бол Монгол улсын хэмжээнд нийт дүүргүүдийнхээс ч чансаагаараа өндөр амжилтыг үзүүлж чадсан. Энэ бол манай өргөн мөндөд багш нар та бүхний давьяар шүү. Энийг би яагаад онцлон дурж ийн гэхээр энэ бол хичээл зүтгэл, энэ бол та бүхний маань хөдөлмөр. Ийм учраас аймаг орон нутгийн зүгээс энд идэвхтэй ажилласан, энэ үйл хэргийн төлөө хичээл зүтгэж ажилласан бүхий л хүнд урам хайрлаж баярлалаа гэж нийт Дорнод аймгийнхаа 80,000 иргэдийн нэрийн өмнөөс та бүхэндээ уламжлж байна. Ингээд мөн бидний энэхүү баярын хурлыг үйл ажиллагаанд ачааллууд өгч, босож шинжилгээ ухааны яам болон бусад байгууллагуудаас хүрэлцэн ирсэн нийт багш нартай талархснаа илэрхийлж байна. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж шаардлагатай төсөв хөрөнгийг баталж өгдөг иргэдийн хурлынхаа нийт төлөөлөгч нарт аймгийн хурлын дарга хишиг болох даргаар уламжлуулан та бүхний өмнөөс талархснаа илэрхийлье. Ингээд та бүхнийхээ баярын хуралд, багш нарын хуралд амжилт хүсье. Тэгээ удахгүй болох 9 сарын 1-ний хичээлийн шинэ жилдээ хүүхдүүд маань номтой цонхоо үрээд номхон морой унаад ирнэ. Тэгээ хүүхдүүдээ сайхан тосч аваад хүүхдүүдтэйгээ эрдмийн баяраа сайхан тэмдэглэхийг хүсэн өрөөё. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.